Дэрэгдүр өнгөрөх хүнд үл залгах бууз хуушур пиршги ангаж сангасан нэгэнд ганц шил ус амттан нэгсэн жаалыг аргадах аав ээжийн авч өгөх ширхэхийн амттан. Даарсан нэгэн ороод дулаацах, даварсан нэг нь нэгнээ зодоход хорогдох байр болдог энэ жижигхэн газрыг төвөөцгэн. Орлого өндөртөө нэгэнд жижигхэн бохир байж боломгүй газар. Гэхдээ хэн нэгний хувьд энэ бол амьдралынх нь бүхий л орлого, ажлын байр нь, амьдрал, үр хүүхдээ хүний дайнд хүргэх итгэл найдвар нь. 1991 оноос эхлээд багшийн дээдийн урд талд задгаа, ил задгаа номын худалдаа эрхэлдэг байсан. Тэр цагаасаа эхлээд би 2007 онд хүртэл би дандаа гадна хүмүүсийг ингээд нэгтгэхэд нэгдсэн журмаар бид нар ингээд гадна номын худалдаа эрхэлдэг байсан. Ингэж эрхэлж байгаад бид нар би нэг Скватер дүүргийн зас даргын захирамжаар номын худалдааны төвийг өөрөө барьж байгуулсан өөрийн хөрөнгөөр. Тэгээ энэ мань ингээд нэг 5 жил 6 жил хэрээтэй болоод ирсэн чинь нийслэлийн зас даргын хөрөнгөөр гээд Батүйл даргаыг байхад миний бизнесийг гэр бүлийн бизнесийг мань ингээд булааж авсан. Одоо өнөөдөр би бол тэгэд би булаалгачаад би ширнээс хойш одоо яг үндсэндээ 10 жил болсон байна. Бизнесээ булаалгаснаас хойш энэ бизнесийг булаалгаснаас хойш 10 жил болохтой би зүгээр байгаагүй бас хүний амьдрал дээшээ байдаг байсан бол би бүхэл бүтэн номын худалдааны төвөө булаалгасныхаа дараа нэг төвч тавьж одоо ажилласан. Энэ төвцөндөө бол би номын худалдаа хийгээд ажиллаж байгаад ер нь ном бол хайцсангуй ер нь улиралын чанартай байдаг. Тийм болохоор би энэ хурдан эргэлтэйг юм бодож би хүнс бас давхар оруулсан. Ингээд үндсэндээ нэг төвцөн дотор 2 айл орлогоороо цалинжиж ажилладаг байсан, амьдарлагч байсан. Нэг нь бол миний охин байсан, тэр маань болох тэр ам бүл тавуулаа, би бол ам бүл дөрвөлээ. Ингээд бид хоёр одоо үндсэндээ 9 ам бүлийг тэгжээдэг ийм төвч байлаа. Энэ төвчийг тавьснаасаа би хоош би бол 2 удаа одоо тавьсан цагаас хойш 1 удаа би хотын үзмжинд тааруулж хамгийн сүүлийн гарсан смартын цагаан төвч гэсэн төвчийн загвараар би төвчээ янзалсан. Ингэж янзлахад би зүгээр яг өөрийнхөө хөрөнгөөр төвч тавьсан учраас өөрийнхөө хөрөнгөөр л би хотын үзмжинд тааруулсан. Миний төвч бол гологдохгүй ямар ч хүн оржсэн танах ястаа үнэхээр гоё дүүс юм а гэдэг би бол аль болох дотроо бол цэвэрхэн байсан ийм байсан. Би бол тэтгэврийн хүн. Би миний мэргэжил бол багш. Тэглээгээд би ер нь бол үйлчлүүлж байгаа над дээр орж үйлчлүүлдэг хүмүүс бол ер нь ам сайтай байдаг. Ер нь аль болох одоо юм CEO юу нөгөө супермаркет интерес бидний юм бол арай хямдхан хурдан эргэлттэй хугацаа дуусна гэсэн ойлголт бол биднэрт байхгүй. Бид нар яагаад гэвэл нөгөө бага мөнгөн дээр эргэдэг учраас хамгийн дээд нь 3 сая төгрөн дээр л эргэж байгаа. Тэгээ 3 сая төгрөн дээр эргэдэг улсаа чинь 7 хоногт 1-2 удаа бараа татдаг учраас биднэрт бол хугацаа дуусах гэдэг ойлголт бол байхгүй. Хэрвээ маш ихээр татдаг тийм чадaltaй байсан бол бид нар ийм төвч ажиллахгүй шүү дээ. Тэр зах дээр үнэхээр захын лангуу өгсөн бол тэр зах дээр ч очиад ажиллана шүү дээ. Бид нар 50 саяас дээш мөнгөтэй болвол бид нар чинь 2-3 сая төгрөг дээдлэн ажилладаг учраас бид нар энийг бол бидний бизнесийг тэр зах дээр лангуу өглөө л гэж байна. Үгүй ахгүй бид нар очиж үзсэн. Тэгээд тэр зах дээр чинь ажиллаж байгаа хүмүүс чинь 50 саяас дээш хөрөнгөтэй мөнгөтэй зээл авч чаддаг. Тийм хүмүүс чинь биднэрт юма бөөнддөг улсууд чинь л авж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар 2-3 сая төгрөгөөр авсан бараагаа бид нар тэр захын хаана зарах юм? Биднээс хэн ч авахгүй шүү дээ. Тэгээд ямар сайндаа би тэгжсэн. Ер нь энэ бол худлаа юм байна. Бид нар ер нь хөлөг төөрүүлж байгаа юм шиг болж байгаа юм байна. Ер нь тэгтээ бол би Нямбатар даргаыг бол боддог ер нь өөрөө бас хуулийн мэргэжилтэй бас багш хийжсэн тийм хүн. Тэгээ яагаад ийм эр хүний уужим сэтгэлээр энэ 1000 гаруй түүцийг хомроглон авч явахдаа яагаад өмнө нь судалгаа хийгээгүй юм бол яагаад энийг үнэхээр одоо өөрөө ажилуулад амьдралаа аваад явж байгаа хүн хичнээн байгаа. Энд чинь хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэд байгаа юм. Энэ хүмүүсийн нэмийг ингэчүүл ард нь байгаа улсууд яаж амьдрах вэ гэдэг ийм судалгааг бол ерөөсөө аваагүй гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр энд бол маш их хүний эрх зөрчигдсөн. Эд хөрөнгө сэтгэл санаа тэгэл би Махмудараа маш хохирсон байдгийг. Тэгээ би одоо 2 сар гарна одоо бараг 3 сар болох ч шүү дээ. 4 сарын 10-наас хойш гэхэр чинь тэгээ ийм хугацаанд одоо бид нар үлсгэлэн хүртэл би зарлж үзлээ. Ер нь бол энэ тэмцлийн хурц хэлбэрт хүртэл бид нар орж үзсэн.
Тэгээ одоо ингээ хүний эрх мэрхээр ингээ явахаар чинь бид нар бол хуулиа мэдгүйгээр л хүмүүс дарлуулд юм байна. Тэгээд хуулиа үнэхээр одоо төр захиргааны байгууллага маань хуулиа мэддэм болов гэд бид нар бас одоо энэ 2 сар хугацаанд хууль судалж штэ. Боломжоор судлаад ингээ тэгээ хуулиа очиод ярихаар бид нар одоо ирээд ингээд ажилт хийх гэж байгаа газрын албаны залуучууд газрынхаа хуулийг мэддэг юм байна, захиргааныхаа хуулиа мэддэг юм байна, ёс зүйгээ мэддэг юм байна. Үнэхээр нэрээ бас ийм хүмүүсийг төрийн албанд авч ажиллуулад орж байгаа хүмүүс нь ингэж ажиллаж байгаа гэдэг чинь харамсалтай юм шиг санагдсан. За намайг Отхон Жаргал гэдэг. Би одоо түүц эдний үйл ажиллагаа эрхлээд 17 оноос хойш эрхэлсэн. Тэгээд биднийг одоо 2025 оны 4 сарын 10-нд бүр нийтээр нь хоморголож ачсан. Биднэрт оройн 5 цагт мэдэгдэх хуудас өгөөд шөнө нь 10 цагт ачсан. За тэгээд ингээд бид нарыг тухайн үедээ бид нарт захирамж танилцуулаагүй. Мэдэгдэх хуудас өгөөл нэр ус хаяг он саргуу тийм мэдэгдэх хуудас түүцэн дээр наацсан байсан. Тэгэл орой хаагаа явсан чи ачаад аваа явцсан. За ингээд бид нар одоо ингээд 2-3 сар тэмцэж байна. За ингээд явсан чи Нямбатар дарга ингээд худлаа ярьж байгаа байхгүй юу? Бид нар ажлын байр санал болгосон, лангуу санал болгосон. Одоо GS25-ын Францис сэрхийг санал болгож гин гэж юм. Бид нар бүгдийн судал үзсэн. Би одоо тэр GS25-ын Францис ирэх гээд байгаа юмныхын тэр хуралд судалгаанд нь очиж сууж үзсэн. Тэгсэн чинь та нарт бол олдохгүй. Нэг л бид нар тийм Нямбатар даргатай болон дүүргүүдэд тийм яриаггүй. Нэг л өглөө унтаад босоод ирсэн чинь тийм Францис ирэх бид нар ингэж түүснийхэнд өгөх гэж байгаа гэсэн тийм яриа гарцсан байсан. Тэгээ бид нар дүүрэг болон нийслэлөө залгаж хэлсэн. Тийм юм байхгүй гэдгийг. Ингээд за тэгвэл одоо байхгүй бол бид нар ингээд энийг чинь ингээд авч болох гэсэн та нарт бол өгөхгүй түүснийхэнд яагаад гэвэл нөгөө бэлэн мөнгөний эргэлтгүй бид нар ч нөө бараагаа зээлж авдаг хүмүүс чинь тэр олон сая төгрөгийн эргэлтгүй хүмүүст бол өгөхгүй хөрөнгөгүй хүнд өгөхгүй. Тэгээ дээрэс нь нийгмийн даатгал төлдгөө бол өгөхгүй гэж ингэж хэлж ийлээ тий. Ингээд айгу худлаа яриад байгаа байхгүй Нямбатар дарга. Тэрэн дээр нь л айгу харамсаж байна, айгу гомдолтой байна. Харин өнөөдөр тэр итгэл найдвар амиа тэгээд урагшлах боломж болсон жижигхэн түүснүүд байхгүй. Оронд нь скутер, мопед, дугуйн зогсоол, бас дулаан зогсоол нэртэй 200 сая төгрөгийн үн бүхий төрийн шахааны дахин нэг бизнес. Өнөөдөр 2025 онд хүний буудан хороох биш эдийн засгийн хилмигдүүлэлээр хороодог болчиход. Биднээс өнөөдөр эдийн засгийн хилмигдүүлэлт хийж байгаа байхгүй. Гэмт хэрэгтэн мэтээр харилцсан. Өнөөдөр энэ хулдааны салбарт ажиллаж байгаа 80 гаруй нь эмэгтэйчүүд, эхчүүд, ээжүүд байдаг. Гэтэл энэ ээжүүдийг түр бол үнэхээр айвар харагдсан. Жирэмсэн ихий зулбуулсан. Сая энэ 4 сараас хойш маш олон түүц хэрэглэгч хохирсон. 2 их зулбсан. Нэг их одоо өнөөдрийн яг бас зулбахны үгүйсэд эмнэлэгт байж байгаа. За маш олон иргэн хохирсон. Эрүүл мэндээр цагдаа нь гавлуулсан. Нөгөө цахилгаан бороогдуулсан. Баримтлагдсан, хоригдсон. Маш олон үйлдэл. Гэтэл энэ түүц хэрэглэг бид хохироод байна. Бид ингээд байна гэд гомдол гаргахаар цагдаагийн байгууллага түүц хэрэглэгчтэй холбоотой нэг ширхэг гомдлыг үргэлжлэх битээ аваарай гэдэг үүрэг даалгаврыг өгсөн байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Бид ачсан нийгэмд байгаа байхгүй. Биднээс хитрхи ялгуулан гадарч. Түүц хэрэглэгч хүн муу юм уу? Бид өнөөдөр Монгол улсын иргэд гэтэл төрийн албаагч биднээсийг та нар эх орондоо биш та нар гадаад руугаа явж ажиллаж хөдөлмөрлөж гэж. Үгүй бид нар эх орондоо хүний ёсоор ажиллатай. Бидэнд ганцхан төрөөс юу гоогаад гэхээр стандартны гаргаад өгч. Нэг болтор өнөөдөр бид өөрсдөө ирэх ашигаас илүү бусдын ирэх ашиг хөндлөн зүй ёсноор. Тэгэхээр нэг болтор хэрэглэгч байгаа юм чин хэрэглэн байх хэрэгтэй. Тэгэхээр биднээс ерөөсөө нэг болтор 2 цагийн тавиад өгч. Тэгээд ийм стандартын гаргаад өгч. Тэгээ бид нэр татвараа төлье. Гэмтрээс урьдчилан сэргийлэх ажиллаа хий. Иргэн тойронгоо одоо цэвэрлэгээ үйлчлэгээ хариуцаад ажиллая. Гол нь бид энэ стандартыг энэ дүрм журмыг батлаад өгч. Гэдэг л юм гуугаад байгаа. Боломжгүй юм гуугаагүй. Гэтэл Нямбатар бол үнэхээр харгас шийдвэрээ гаргаж үүнийг хэрэгжүүлж байгаа 6 дүүргийн засаг дарганаар хүнлэг бус харилцсан. Хүнлэг бус харилцсныг биднээс одоо бид нар 4 сарын 25-наас хойш түүц хэрэглэгчтэй бүгдийг нэгдээд өнөөдөр иргэдийн шударга шиг төрийн бус байгууллагын дэргэдэх түүц хэрэглэгчтэй нэгдсэн холбоо гэдгийг байгуулад хүний эрхийн конст өргөлөө өгөөд үнэхээр биднээс эрхийн ностой гэж утсан байна гэдэг нь гаргаад ирсэн. За өнөөдөр хуульчдаас бид маш олон хуульчтай хүсэлт илгээсэн. Яагаад гэвэл биднээс эрх зүйн орчинд ордоод байна. Бид хуульцсан зөвлөгөөгөө биднээс эрхийг хамгаалаад өгөөж гэхэд өнөөдөр өмгөөлөгч гэсэн нэртэй улсууд биднээсээ бүгд цайгаа барьсан. Ямар үндэслэг. Бид нар төр засагтаа бид нар даргалдахыг хүсэхгүй байна.
Гэхдээ энд хүний эрх орчуулдаг хэд хинч дуураагүй. Гэтэл өнөөдөр Хатуудрын Батяалт Монголын иргэдийн шударга төрийн бус байгууллагын тэргүүн Хатуудрын Батяалт гэдэг хүн өнөөдөр таанусын эрх зүйн орчин чинь үнэхээр хөгжсөн байна. Өнөөдөр таанусыг хамгаалах хүн байхгүй байна. За би таанусыг хамгаалаад өгье гэж биднээс гараа тусаад авсан. Үнэхээр би баярлж байгаа. Хувьдаа энэ олон түүх хэрэглэгч гэсэн маш их баярлж байгаа. Тэр утгаараа бид нар одоо энэ үнээр эрх зүйн орчноо хамгаалуулаад ингээд эрхийн төлөө ингээд тэмцээд дуу болгоо ингээд үргэлж явж байна. Би 2015 оноос төргөн үйлчлэгээ нэцийг эрхлээд ажиллаж амьдраад явж байсан. Энэ төргөн үйлчлэгээ нэцийг 2015 онд Улаанбаатар хотын дарга Батүлийн захирамжиндор Ки гэдэг компани үйлдвэрлэн гаргаж байхад Ки компанитай уулзаж манайх тендерт ялсан компани манайх Багшийн дэдийн Сонор Плаза дотор Обстой Ки гэдэг компани байсан. Тэр компани дээр гэрээ хийж өөрөөсөө 17 сая төгрөг гаргаж түүцээ хийлгэж аваад зөвшөөрөл тухай үедээ авч ажиллаж байсан. Одоо биднийг зөвшөөрөлгүйгээд тийм надад одоо 15 он 16 17 оны зөвшөөрөл байдیں۔ Тэгээд тэр хугацаанаас хойш болохоор 18 онд Smart гэдэг гантөмөр даргын үед Smart гэсэн түүц гаргах болоод ахиж зөвшөөрөл сунгахааргүй болцсон. Дүүрэн нийслэл дээр очиж зөвшөөрлөө сунгуулъя. Би төргөн үйлчлэгээ ажилуулдаг. Би энэ төргөн үйлчлэгээний цэгтэй ийм боломжтой дүүрэг нийслэлтэйгээ хамтармаар байна. Би цагдаа нартаа туслаад гадна камер тавьсан юм а. Энийг минь бүртгээд авчаач гэхээр ердөөсөө за одоо түүцний журам гарч байгаа байжээ. Дээрээс зөвшөөрөл ирэхээр олгоноо гэд ингээ хоош нь тавьчихдаг үе өргөдлүүд маань надад энд байдаг. Тэгээд бид нарыг ердөөсөө иймэрхүү шалтгаан шалтгаанаар байнгын хоош нь тавьчихдаг байсан. За одоо тэгэж ява 25 онд түүцний түүхэн үе дууссан гэж Нямбатар хотын захирагч хэлэхээр нь би одоо тэр Нямбатар даргаыг айгу гайхсан. Түүхэн үе гэж юу гэлтгийг бид нэр ажил амьдралаа залгуулж энэ үндсэн хуулинд олгогдсон өөрийн ажил мэргэжлээд чөлөөтэй сонгох эрхийнхаа дагуу би энэ арчсан усад өөрөө би түүц ажиллуулахыг хүссэндээ би ажиллуулсан. Намайг дүүрэн нийслэлээс дэмжиж өгсөн бол би тэр түүцийг өшөө илүү дэлгэрүүлээ сайхан хүнд хүртээмжтэйс юугээс илүү болгох боломж надад байгаа гэж өөрийгөө хардаг. Би энэ түүцнээс 5 хүүхдээ бол хинээс дутаахгүй боловсралтай мэрэгчлээ болох гэж хичээж явж байдаг. Энэ түүцний ард нэг л их муухай тэр сошиалаар нүдүүлээд байгаа ямар хүн л орон гэртээ одоо бизнесаа сууж авах үед тийм юм гэж байхгүй шүү дээ. Дээр үедээ ч байгаагүй. Ер нь тэр 96 онд түүц ажиллуулж хахад ч тийм юм байгаагүй. Тийм байлаар заваа юм яриад байгаа. За одоо миний гол ярих юм бол би энэ 2025 онд ажил мэргэжлээс чөлөөтэй сонгох боломжгүй эдийн засгийн хилмигдүүлэлтэнд өртөөд одоо ажлын байргуу 3 сар тэмцэж нэгдээд ингээд өөрийнхөө сайн дуран дээр би одоо хэлэхгүй бол ирээдүйд миний хүүхдийг бас л захирамжаа нууж агаад ажлаас халаад бас л годмонд гаргах юм байна гэдэг үүдэн дээрс би энэ нүн дээр чадахгүй би түүцтэйгээ баймаар байна гэдэг өрөөнд ор явж байгаа. Тэгээд энэ та нарт үзүүлэх гээд байгаа нь 37 онд миний өвөг яг энэ хилмигдүүлсээр гэрээс нь очиж аваад буудаж хороосон. Одоо би энэний учрыг одоо хүртэл олоогүй л хийсэн. Одоо яг эргээд 4 дахь үе дээр над дээр ирж байгаа юм байна. Ийм л амар юм болтгийм байна. Одоо энэ Монгол ардын нам чи юу хийгээд идэх юм бэ? Одоо бид нэр өнөөдөр 7 сарны нэг яагаад сонгож байгаа юм гэхээр 2008 онд ямар амар юм боллоо. Бас л зөв зүгээрээс иргэн рүүгээ бууш агаагаад төрийн цагдаа босгочихсон. Одоо 2025 оны 4 сарын 10-нд түүцний эсрэг төрийн цагдааг босгоод уян осор татуулаад хэдэн хүүхнүүдийг замын гол уйлуул зогсож байгаа цаана төрийн албаа агч нар хаалгын хөшөжл омдож зогсоол түүцийг аваа явсан. Ийм амар хар өдрөө давтагдаад байна. Монгол ардын нам энэ төр барьж байгаа их засаг юу гэдгийг те намууд болооч ээл гэж гуймаар байна. Одоо бид нэрийг эргэж хар энэ чинь биш байна. Одоо миний өвөг хилмигдүүлсэнтэй адилхан би энэ тэр үеийн хилмигдүүлэлттэй адилхан чимээгүйгээр өнгөрч чадахгүй. Би чимээгүй цаашаа явахгүй. Цаашаа тэмцэнд би хаа хурж болох тэр газараа хүртэл явна гэж та бүгдд хандаж цааш нь үгээд дамжуулах гэсэн юм аа. Шүн дөлөөр хууль зөрчин хүч хэрэглэж шүүхийн шийдвэргүйгээр иргэнийхээ эсрэг уйлдаж буй хүчирхийлэл. Энэ бол эрх мэдэл, дарангуйллын ил тод илрэл. Энэ бол ардчлал нэрийн дорх анаарах дарангуйлал. Хуулиар хамгаалагдсан хувь хүний өмч рүү шүн дөлөөр түрэмгийлэн дайрсан энэ ажиллагаа ямар ч шүүхийн шийдвэргүй, ямар ч тайлбаргүйгээр хүчирхийлэлд оролцсон. Тэдэнд хугацаа өгөөгүй. Хариу өгөх, ямаа эмхлэх, бас эрхээ асууж гомдол мэдүүлэх эрхийг нь ч хуулийн хүрээнд хэтлүүлсэнгүй. Энэ бол тэднийг хүн биш гэж үзэн мэдлэггүй, мэдээлэлгүй гэж доромжлон хит бардсан төрийн дээрэнгүй дарлал. Үүний цаана газрын 8, тендерийн найраа, шахааны бизнес байгаа учраас түүс эрхлэгчдийг золиосож буй хэрэг.
За бид нар болохоор яагаад энэ газрыг сонгосон бэ гэхээр энд нөгөө 1937 онд нөгөө лам нарыг хилмигдүүлж исэн. Олон зуун лам нарыг эндтэй ингээд 7 тогоо үсгэж агаад одоо буудаж алж хилмигдүүлж исэн газар ахгүй юу. Тэгээ бид нар одоо болохоор нөгөө яг энэ ч нөгөө орчин цагийн эдийн засгийн хилмигдүүлэлт ахгүй юу. Одоо ингээд үр зээлээ те ингээд нэг түүцэн ажиллуулад үр зээлээ өөрсдөө ингээд амьдралаа те болгоод эдийн засгийн баталгаа хангаа явж исэн улсуудыг 2 сарын 14-нд нэг захирамж гаргаад тэрийг урьдчилж нөгөө мэдэгдэхгүй те шууд 4 сардтай ачаахын нэг 2-3 хоногийн өмнө ингээл ачаад аваа авчдаг. Тэнгүүт өнөөдөр үндсэн хуулийн 219 дээр тийм иргэнийхаа те нийгэм эдийн засаг хууль зүйн болон бусад талхаагаар хангагдсан ба те. Тэгэхэд өнөөдөр хангах нь байтугай зүгээр шууд тасалж байгаа байхгүй. Энэ чинь болохоор орчин цагийн эдийн засгийн хилмигдүүлэлтэнд өртөж чинь гэсэн үг байхгүй. Тэгээ бид нар энэ газрыг сонгосон. За энэ газрыг сонгоод бид нар одоо 10 хоног. Бид нар 6 дөрөвт те төрийн 3 ундралаг гэдэг ингээл одоо байж болох албан тушаалтангуудад ингээ бүгдэнд нь урилга өгсөн. Ингээ ирээ сонирхооч те энэ улсууд ингээ хилмигдээд байна. Энэ хилмигдүүлэлтийг хэн зогсоох хэрэгтэй юм бэ? Өнөөдөр орчин цагт ийм хилмигдүүлэлт байх ёстой юм уу, байх ёсгүй мүү гэд. Тэгээ гисэн боловч өнөөдөр гүлэгч гэж тоосонгүй, хэн ч ирсэнгүй. За тэгээд танаа сайт ирж байгаад бас баяртай байна. Одоо энэ үнэхээр ингээд хилмигдсэн те ингээд ирээд бид нарыг бас ингээд сурчлаад өгж байгаад яг энийг тохиолдолд би баярлалаа гэж бас хэлмээр байна. Бид нар бас өнөөдөр яг 7 сарын 1-нд тохиолдуулж бас яг нэг юм нээлтийн гэх юм уу те нэг юм арга хэмжээ зохиож байгаа нь одоо 2008 оны те 7 сарын 1-нд юу боллоо да маш аимшигтай өдөр штэ те 7 иргэн буудуулж өгч ийсэн те олон зуун цагдаа гэмтэж бэртсэн тийм өдөр болохоор бид нар сонгож хийж байгаа юм. Ерөнхийдөө өдрөө байршлаа бид нар ингээд маш те өөрсөнтэйгөө ингээд уялдаатай өнөөдөр бол ерөнхийдөө байж болшгүй зүйл бид нар тохиолдож байгаа байхгүй. За энэ түүц эрхлэгчнэрээр тийм үү ийм хилмигдүүлэлт дуусаасай те ийм иргэдээ ингэж те нохоо шиг бүр нохооноос дор үздгийг ингээд энүүгээр зогсоосоо гэж бид нар хүсэж байна. Тэрэндээ ч бид нар хүрнэ. За одоо бид нар ингээд ерөнхийдөө 4 сарын 20-оос хойш ингээд тэмцээд явсан гэдэг чинь одоо ингээд нэг 2 сар гарan 3 сар утлуу те дөхөж гин одоо нэг 70-80 хоног явчихж штэ. За 70-80 хоногийн хугацаанд бид нар эхлээд ямартааж хүний эрхийн гадаа очив те. Өнөөдөр энэ түүсэрхэлж байгаа улсууд хүн юм уу, муу юм уу, биш юм уу те. За хүн гэдгээ тодорхойлчлаа. За хүний эрх зөрчсөн юм байна. Тэ Нямбатар үндсэн хууль бас зөрчсөн юм байна. Захиргааны ерөнхий хууль зөрчиж гэдэг тодорхойлчихж байгаа. За бид нар дараа нь цагдаагийн албан агч нарт те хариуцлага тооцоолох гэж цагдаагийн албан агч гэхээсээ илүү цагдаагийн удирдлагуудыг хариуцлага тооцож өгөөсэй гэд бид нар хууль зүйн амьдрал очиж байгаа юм. Яагаад цагдаагийн удирдлага гэж байгаа юм гэхээр өнөөдөр хүний имийг тийм үү хөшөөд лондоод ороод хүний имийг ингээ те чирэглээд аваа явна гэдэг чинь өөр албадлагын шинжтэй. Дээрээс нь хүний им рүү дайрч орохдоо өнөөдөр прокурорын зөвшөөрлөлтөй те хүний имийг хураахтаа хүндлэнгийн гэртээ прокурорын зөвшөөрлөлтөй те ингээд байх ёстой имийг огт тэгээгүй зүгээр л дээрэмдэж байгаа байхгүй. Энэ чинь бол зүгээр л дээрэм. Тэгэхээр бид нар энийг нь тооцоолох гэж бид нар агуулж юм хандсан. Тэгсэн боловч цагдаагийн удирдлагуудад хариуцлага тооцож өгөөгүй. Буруу шийдвэртэй юмд тийм үү? Цагдаагийн алба хаагчаа гаргаж ийн гэж тэр удирдлагуудын л буруу штэ. Тэгэхээр зүгээр нэг 4-5 цагдаагаар тутагтаад өнгөрөх юм шиг байна л дээ. За тэгээд бид нар явчихж байгаа. За дараа нь бид нар шүүхэд хандж байгаа. Захиргааны ерөнхий шүүхэд бид нар хандж байгаа. Энэ захирамжтай гарахтаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Тэгэхээр тийм үү? 30 хоногийн өмнө мэдэгдээд те биднэрт гомдол гарах ихээр минь хангаад тийм үү? Ингэх хэвээр байсан дэр огт ингээгүй дээрээс нь төр эсвэл дээр бид нар буруутгаж байгаа байхгүй юу? Одоо энэ ингээд үрийн түүснөө зөвшөөрлөлтөөсөн шүү дээ. Зөвшөөрлөлт гэж зараад байсан шүү дээ. Төр өөрөө зараадсан. Тэнгүүдээ одоо зөвшөөрлөхгүй болгож байгаа чинь энэ төрийн буруу болохоос ш бидний буруу биш байхгүй юу? Цаашдаа ингээд стандартаа батлаад зөвшөөрлөл өгөө явж лээсэн бол одоо бид нар зөвшөөрлөлтөө л байгаа тий. Татвар тий юу гэдгийг тий нөтөө өгвөл бид нар явж л байгаа. Тэнгүүд тэгээгүй байж одоо зөвшөөрлөгүй гэж төрийн эсвэл бид нарыг буруутгах чинь гэж үзээд бид нар шүүхт хандсан. За шүүх бид нар дээр хэрэг үүсгэсэн. За үнэхээр бас энийг чинь судлах хэрэгтэй юм байна те. Шүүхтаа хилцүүлэг хийх хэрэгтэй байна гэд хэрэг үүсгэсэн. Өнөөдөр тэр захирамжийг өгөөсгдөг хүмүүс байна. Төрийн албан агч нар хамгийн харамсалтай нь. За би энүүгээр үнэхээр ерөнхийлөгч намайг үзчихвэл те энэ Монгол улсад анхаарал хандуулах цаг болжээ. Шүүх засаглалд анхаарал хандуулах болсон байна. Тэ өнөөдөр шүүхээ өгөөсгөө зогсож идэг төрийн албан агчтай болжээ. Өнөөдөр энэ Монгол улсад хууль биш хүн засагладаг болсон байна. За
энүүгээр бид нар яг юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр өнөөдөр зөвхөн түүц эрхлэгчл ингээд тэ тэмцээл ажлын байр гээл тэ эдийн засаг гээл ингээд яваад байгаа боловч зүгээр том зураглаар харах юм бол энэ зүгээр Монголын ард иргэд л ахгүй. Өнөөдөр бид нар зөвхөн түүцээ гээл явж байгаа боловч энэ талд нь татвар гээл явж шин тэ энэ мэдчлэн одоо залуу хүмүүс машин хийхгүй боллоо тий ингээл татвар нь 3 дахин нэмэгдчихлээ бүх өргөн ирлээ бараа өсчлөө цалин нэмэгдэхгүй байна тэтгэврэг нэмэгдэхгүй байна энэ мэдчлэн ингээд зүгээр том зургаар нь ард ирдэг хараасаа гэж бодож байгаа энэ бол зүгээр нэг намын дарангуулал байна нэг хүний дарангуулал байна өнөөдөр Монгол улсад хууль шүүх гэдэг юм үйлчлэгээ болсон байна. Тэгэхээр бид нар цаашдаа шүүхээ аврах хэрэгтэй тий. Энэ улсын хооронд хуулийг засаглуулдаг болох хэрэгтэй юм байна гэдэг талаас нь би одоо харж байгаа юм. Би одоо ганцхан түүц эрхлэгч гээд даахгүй. Өнөөдөр би зүгээр л түүцэндээ тий ажиллая гээл гэртээ арайл тий ингээл өрөвхтэйгээ ингээл бусад асуудалд нэг оролцдгоо нам тий надад хамаагүй гэл бодоод явж исэн боловч энэ бол маш буруу юм байна. Өнөөдөр бид нар гарах хэрэгтэй юм байна. Ялангуяа залуу улсууд тийм үү ирээдүгөө бодоод өрөвхтэй бодоод ирээдүйд үлдэх нийгмийн төлөө бид нар дуурах хэрэгтэй юм байна. Тэмцэх хэрэгтэй юм байна гэдгийг би ерөнхийдөө энэ нэг 70-80 хугацаанд би бол олж харсан. Энэ бол үнэн. Би бол энийг худлаа гэж хэлэхгүй. Би түүцийг 100% би өмөрөхгүй. Ийм байсан нь үнэн шүү дээ. Үнэн. Буудал дээр тий 7-8 10-аараа байдаг байсан уу? Байдаг байсан. Энд чинь үнэн баггүй. Тэгэхдээ энийг олон болгох үндсэн шалтгаан юу гэдгийг л харах хэрэгтэй байхгүй юу? Энэ үндсэн шалтгаан ерөөсөө төр шүү дээ. Өнөөдөр King гэл баахан түүц зарцсан тийм үү? Худалдаа давцсан улсууд Smart-гээ гаргаад ирчихэж байгаа байхгүй юу? Smart King гэд 2 ийм түүц нийлчихэж шүү дээ. Тэнгүүд тэр чинь бас олон хүмүүс худалдаа давчиж шүү дээ. Тэнгүүд тэр чинь ингээд зэрэгцээс байших шуур аргагүй шүү дээ. Хүн худалдаа давцсан эд хөнгөөр авцсан мөнгө төргөөр авцсан юм чинь байш шүү дээ. Энэ чинь төрийн бүр аахгүй. Олон болгодог энэ чинь төр өөр аахгүй. Зүгээр King-гэрээ ч юм уу стандартаа батлаад ингээд явж исэн бол өнөөдөр энэ байдал үүсэхгүй байхгүй юу? За, бохор заваа ингэж байгаа тий. Бас ташистэй гэж байгаа. За, энэ болохоор ерөөсөө иргэдэд бас ухамсар шүү дээ. Яг үнэ хэлэхэд түүц эрхэлдэг хүн гараад л тий ойр овчинд бааж игээд байхгүй нь боломжтой тий. Манайхан тий яг нийгмийн цөөнгөө хэсэг шүү. Би олох гэж хэлэхгүй цөөнгөө хэсэг тий. Ингээл нэг булан харуулал тий. Ингээл хоошоо давхралдаар шийдэг. Ер нь тийм шүү дээ. Нэг юм булан тоол харуул тий. Нэг юм тэгээ ийм байхгүй. За тэгээд тэр бид нар бол яг хуулийн дагуу тийм үү биднээс юу авах хэрэгтэй те газрын түрээс аав татвар аав бид нар нөө төлөгч болъё те бидний байрыг ажлын байрыг баталгаатай болгодог тийм үү одоо бид нар ямар шийдэл хүсэж байгаа юм бэ гэхээр бодол дээр хоёроор ерөөс нэг хоёр захт нь хоёр те стандартын түүц стандартаа батлаад өгч стандартын түүц за бид нар тэр буудлын тийм үү тоогчлолт цэвэрлэгээ үйлчилгээ те засвар те юу гэдгийг тийм үү нийгмийн бүх юмаа бид нар хариуцъя гэж байгаа шүү дээ. Одоо ингээд голд нэг юм яг энэ дулаан цусаа гэсэн тавьчих тийм үү? Тэр чинь шилтэй шүү дээ. Шил нь хагарах юм уу те янз бүрийн ийм хатлах гэмтлэг тийм үү? Цэвэрлэл үйлчлэгээ бүгднийг бид нар хариуцъя. Түүц хэрэглэгч хариуцъя. Нийгэм өрөөндөө бид нар хариуцах байхгүй. Тэрээс бусдаар бид нар тэр нэг дөрвөлжиндээ ороод суугаад авах биш. За тэр унтаж ивдэг гэдэг. За тэр тал дээр бол би бол үгүйсгэн. Яг үнэ хэлэхэд үгүйсгэн. Хүн өөрөө за түрээсийн хүмүүс бас байдаг. Тэ ингээл олон төс түрээслээл тэ ингээд төрийн албаагч нар бас маш их шүү. Одоо 1700 түүц ачигдсан гэж байгаа боловч одоо яг чин үнчээр ингээд түүцийг гаргаж ирэх юм бол нэг 6-700 гарч ирнэ. 5% нь төрийн албаагч нар өссөн байхгүй. Одоо тэд нар ч буцаага тавих боломжгүй. Бид нар тавиулчихгүй. Бид нар судалгаа авна. Төрийн албаагч нар бид нар оруулахгүй. За ийм талаасаа түүц олон болсон, заваан болсон байхгүй. Энэ тэгэхээр ингээл шууд утгаараа төрөл болчихж байгаа. Төртөл холбоотой болчихж байгаа. Улаанбаатар маань одоо төөцгүйгээр одоо цаашдаа явах хэрэгтэй юм гинэ. Тэгэхээр энэ одоо бас нэг хэлмэгдүүлэлтийн тод жишээ. Бид нар 92 онд нээлттэй зах зээл тийм эдийн засаг шилжсэн юм уу үгүй юм уу? Одоо эдийн засгийн хямрал ямар байгаа вэ? 75% нь ядууралд нэрвэгдчихсэн. Ийм үед монголчууд эрвэхээрээ өөрсдөө ажлын байр гаргаад ингээд хөдөлмөрлөд яваад болохгүй юм уу? Тэгэхээр болохгүй гэж хариулж байгаа юм л да. Яагаад гэхдээ зэрэг том одоо тодорхой хариулчих чадахгүй мөртлөө нэг тийм хүн хуурсан нэг хоёрын хооронд шалтгаанууд хэлээд одоо Улаанбаатар түүцгүй бол их гоё харагдан л гин
төвцтэй болох дээр бүр л юмны адаг болчиход байгаа юм байх. Гэтэл энэ одоо хүн өөрийнхөө ингээд хинч гай болохгүйгээр ингээд ажлын бор үүсгээд ингээд явж байгаа ганцхан түүц гэхгүй маш олон одоо салбарууд байна. Бүгдэнд ингэж нөлөөлсөн. Магадгүй 8 нэрийн дэлгүүрүүд дараач ээлжин зогсож байгаа. Ингээд яах юм? Санаа нь бол үр ашиг нь үр дүн хаана очиод байна гэхээр нөгөө одоо Монгол даяараа бий болчиход байгаа. Улаанбаатар даяар дайлангуй бий болчиход байгаа юм. Гадаад сүлжээ дэлгүүрүүдийг л дэмжсэн тэднийг тэтгсэн ийм л одоо үр дүн энэ дээр үзүүлэгдэж байна. Тэгэхээр энэ бүгдээс бас одоо энэ бичлэг хурж байгаа та бүхэн бас нэгэн зүйлийг бас бодох хэрэгтэй байх. Цаашид бид нар энэ Монгол улсаа ямар байдалтай хүнд орхиод явах гэж байгаа гэдгээ дахин сайн бодох хэрэгтэй нэг ийм цаг үе ирсэн учраас бид нар энэ арга хэмжээг өнөөдөр ингээ зохион байгуулж байна. За 1992 оноос хойш худалдаа хэрэглэгчтэй түүц гэдэг тийм ээ нэршлэрийг одоо худалдааны салбар нэгэн үйлчлэгээ бий болж эхэлсэн. За түүц мөн өнөөдрийн байдлаар бодлоо ерөөсөө 2025 он 33 жилийн үрийг үлдсэн байна. За түүцэг бол ерөөсөө өвгөө өнгөрөөсөн гэж ярьж байгаа. Гэт бид бол өвгөө өнгөрөөгөө харин түүцэн шинжлэх буюу тийм ээ иргэдэд үйлчлэх юмнуудаа ингээ шинжлэх цаг үеийн байдлаар шинжлэх явж байгаа. А гэхдээ шинжлэх үеийн мэн 1992 оноос хойш төмөр түүц байсараад 2016 онд Улаанбаатар хотын захирч Батуулж гэдэг хүн байсан. Тухайд Кик буюу Батуулж гэж хоёр компани түүцнүүдийг гаргаж ирээд ийм түүцтэй болгоно гэж бүгдийг нь улсаас шахаж байсан. Тухайн үед энэ түүцмэн 4 саяас тухайн үеийн ханшаар 12 сая хүртэлтэй ингэж борлогдоод иргэдийн гардаар доктортой ажлын байр гэдэг бий болсон. За ийм байгаад ингээ үйл ажиллагаагаа доктортой үйл ажиллагаа явуулж ил 2018 онд. За энэ Кингийн түүц бол ерөөсөө стандарт нийцэхгүй гээд нөгөө 0-той дотроо 0-той ийм түүцээс стандарт нийцэхгүй гээд 2018 онд Улаанбаатар хотын захирагч Гант Төмөрмөн смарт энэ түүцийг өөрчлөө смарт түүц гэдэг ийм загварын шинэ түүц гаргаж ирсэн. За ингээ энийг иргэдэд 9.6 саяас өнөөдрийн ханшаа 30 сая хүртэл төрийн албан агчид өөрсдөө аваад зарсан. Ингээ доктортой ажлын байр гээд ингээ өнөөдрийн үйл ажиллагаа явуулжсан. За эцэн сүлд нь 2025 23 оноос хойш ерөөсөө гинт дулаан зогсоол гэдэг ийм түүцээ 200 саяар улс үнэлгээ гаргаад ирсэн. За энэ мөн одоогийн энэ шиг ерөөсөө нөгөө 0-гүй түүц гэдэгтэй адилхан 0-гүй л дулаан зогсоол нь хэвээрээ байж байгаа. За бид төрөөс юу нэхэд байгаа юм? За бид өнөөдөр төрөөс стандартыг нэгсэн. Өдөрл стандарт 2016 оноос хойш стандартыг гаргаж өгөөгүй. За бид нүр стандартыг өөрсдөө бий болгосон. Ийм болгоод өгөөе. Та нар стандартыг батлаад өг. Юу зарах юм бүх юмыг та нар гаргаад өг. Бид нар эрхээ хэлгч бол үүргээ хэрэгжүүлээ. За нэгт бид нэг цэвэрлэгээ үйлчлэгээ хариуцсан. За эргэн тойронгүй камерч гэмтэргээс урчлах зэрэглэлд камержуулдаг хариуцсан. За нөгөө татвар тийм ээ бүх юм бид нар хариуцаа өнгө явъя гэдэг. Гэтэл төр нь болохоор ерөөсө болохгүй бүтгүй л гэдэг. За өнөөдөр бид нар ерөөсө ингээд хамгийн сүүлдээ бид нар өөрсдөө боддоор бий болж хийж үзүүлсэн. Энэ түүцнүүдийг өөрчлөөд ийм болгож гисэн. За 119 буулдаар ийм байж тавьж үзлээ. Энэ 120 буулдаар ингээ бид ингээ байршуулад ингээ үзсэн. Үнэхээр иргэдэд бол үнэхээр цэвэр гадна дотн үзэм сайтай цэвэрхэн тоглог юм байна. Наач бол уг болж штэ гэд ингээ иргэдэд ингээ байгаа. За дулаан зогсоол гэдэг нэрээр ярьж байгаа. Дулаан зогсоол манайх эх орондоо үйлдвэрсэн. Яг Монгол одоо компаниудад дэмжээ юм дулаан зогсоолуудыг ингээд хийгээ явж байна. За гэтэл нэг талдаа үйлчлэгээний хоёр талдаа ингээд үйлчлэгээний цэгтээ дунд нь дулаан зогсоол нөгөө халуун үтэн тийм ээ дулаан контейнер өглөөдөг иймэрхүү юмнууд ингээд стандарт ингээд гаргаад ирэнгүүт бас л болохгүй гэдэг. Монгол хүн эх орондоо ажиллаж хөлбөмбөлийн худалдааны салбарт ажиллаж бүх юм нь хориод байдаг. Ерөөсөө л ийм л байдаг. За түүцэнд хортой бараа бүтээгдэхүүн зардаг гэж ярьж байна. Гэтэл өнөөдөр Монгол улсын импортер гайлаар ороод ирсэн 20 тэрийн ороод ирсэн бараа бүтээгдэхүүн дэлгүүрт адилхан зарагчин хүнс зах барааны бүх газар яг түүцэн ч гэсэн адилхан. Түүцэн зарахаар л хортой болчихдог. Бусад газар зарахаар хоргүй болчихдог. Ингэж ялгарлан гадархаж болохгүй. Эцэс сүлд нь 2025 оны 2 сарын 14-нд Улаанбаатар хотын захирч Нямбатар А237 гэдэг захирамж гаргасан юм байна. За энэ захирамжийг өнөөдөр түүц хэрэглэж байгаа улсууд танилцуулаагүй албан ёсоор гардууд танилцуулаагүй байж байгаа гинт 4 сарын 3-ны өдрөөс эхлээд хүч төрөн ингэж цагдаагийн хүчээр гинт хэрэгтэн барьж байгаа юм шиг ингээ амар бүсэлж хагаад ингээл ерөөсөө албатай ингэж атсан. Ачхтай хүний өмчийг ингэж эвдэн сүйтгэж, хорлон сүйтгэж атж байгаа. Ууг нь энэ дээр чи захиргааны акт гараа тэрний чи протокол хөтлөөд ингээ тийм ээ
бүгдийг ийм юм өмчөг хураачна гэж ингэж хураадаг байлчаа. Ингээд цагдаагийн хүчээр ингэж тойруулж агаад эрдэн сүйтгэж хорлон сүйтгэмээр хүний өмчөг хурааж байгаа. Энэ бол зүгээр дарангуул бий болсон. За эцсийн сүлд нь өнөө төргөн үйлчлэгийн цэгүүдээ бид нар буцаага ачуулсан журнаашаас очиод авъя гэхээр ийм хүлээлгэж өгч байгаа юм. Энийг түүц гэж нэрлэж байгаа юм. Эвлээд сүйдгсэг хідэн хашааны одоо банд шиг юмыг авчиад энэ таны түүцээ гэж байгаа. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Энийг чихэн хохирлыг барагдуулахын ихээр бид мэдгүй л гэж байгаа. Ингэж иргэдийг хохироож байгаа. За ерөн бол Улаанбаатар хотын захирамч Нямбаатрын гаргасан А237 гэдэг энэ дарангуулсан захирамч маань өөрөө нэгт түүц хэрэглээ 1700 төргөн үйлчлэгийн цэгт маань нэгт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 540 гаруй түүц байдаг. За үлдсэн дугуй засвар, стресс бүүц, нөгөө ойдол тийм ээ одоо ойр сурын ойдол гэж гутал засвар гэсэн ингээд энэ нэршлүүд маань 74 аж ахуйн нэгжээ 25 үйл ажиллагааны нэрслэл нь ороод нийтдээ 1400 түүц ороо явчихж байгаа. Эднүү бүгд ингээ хомруулалтаа ачуулсан. За энэ усууд ачуулахдаа энэ захирамжийг нэг иргэнт танилцуулаагүй. Гардуулж өгөөгүй. За захирамчтай гомдол гаргая гэсэн боловч гомдол гарах эрхийг нь олгоогүй. Хуулийн мушин гуйр тайлбарсан. Та гомдол гарах эрхгүй гэсэн. Нямбаатрын зүгөөс бол Улаанбаатар хотын даргын зүгөөс бол түүц түүх үеэ өнгөрөөсөн түргэн үйлчлэгээний цэгийг бол ямар нэгэн байр шил дээр байхгүй гэдэг юм хатуу байр суурьтай байгаад байгаа. За биднэрт тэгвэл өнөөдөр түүц эрхэлж байгаа хүмүүст маань бол одоо хариуцлага байх ёстой. Бид нар бас одоо нийгэмтэйгээ одоо өнөөгийн энэ цаг үетэйгээ уялдуулаад стандартыг батлаад өгвөл стандартын дагуу үйл ажиллагаа явуулахад бэлэн байна. Мөн дээрээс нь одоо дүүрэг хороодуудаас байр шилд цэгийн тогтоогоод өгөх юм бол хамтраад ажиллах юм бол биднэрт бол гарц гаргалгаа байгаад байна. Мөн дээрээс нь улсаас төсвөөс одоо ингээд үргүү зарцуулж байгаа автобусны буудлын тогтчлт үйлчилгээ мөн дээрээс нь цалинжуулж байгаа одоо цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулиараа уялдуулаад төрийн бус байгууллага энэ түүц эрхлэгчдэд хариуцлаад өгчих юм бол төсвөөс үргүү зардал гаргахгүйгээр түүц эрхлэгчд маань хариуцлагатайгаар энэ автобусны буудлуудын тогтчлтыг өөрсдийнхөө төсвөөр өөрсдийнхөө хөрөнгөөрөө бий болгоё гэж байгаамаа. Гэтэл одоо ингээл Монгол улсын үндсэн хуулийн заасан ялгуурлан гадуурхалт одоо эсрэг байх байтал одоо төр засаг захиргааны байгууллагуудаас түүцийг нэгдснээр нь одоо ингээл бохир заваа мэт ингээд сошиал ард түмэнд ингээд нийтлэхээр буруу ойлголт төрүүлээд байгаа маань энэ бол мөнгөтэй нэг талдаа үйлчилж байгаа одоо юм шийдвэрүүд болцоож байгаа. За үнэхээр Улаанбаатар хотын хэмжээнд түүц байхгүй мүү гэвэл түүц байх гээд байна. Энэ маань 200 саяын үнэлгээтэй дулаан зогсоол. Тэр маань 2025 оны 1 сарын 28-нд дулаан зогсоолын стандарт гэдэг юм батлагдсан. Тэр стандартаараа уялдуулаад доктор нь одоо нөгөө нэг киоск машин, автомат ундааны машин, дээрээс нь кофе шоп, одоо ахуй хэрэглээд ингээ бас л нөгөө түүсний нэг хэвлэлбэр гарч ирээд байгаа байхгүй. Тэгвэл өнөөдөр энэ түүц эрхлэгчдэд хариуцлага байгаад эрхийг өгчхөө. Өнөөдөр хариуцлагын давхар заавчгүй эрх явах ёстой. Өнөөдөр эрхийг өгөөд энэ түүц эрхлэгчдийг зөвшөөрчих юм бол энэ хүмүүс маань хариуцлагатайгаар одоо нийгэмдээ ингээд одоо үнэлэгдэх тайны ийм хөдөлмөрийг бий болгох гээд байгаа юм. За тэгээ хоёрдугаар асуудал нь бас би нэг ийм юмыг ярмаар байдгийн. Бид нар одоо энэ түүц ингээд асуудал дэгдснээс хойш 2017 оноос хойш ингээд бид нар түүцний асуудал ярьж явж байгаа. Түүцний хөгжлийг ярьж явж байгаа. Бүр дээрээс нь бид нар 2022 оны 5 сарын 30-ны худалдаа үйлчлэгээний нийтлэг журам дээр бид нар саналаа оруулж дөрвөн үйлчлэгээний цэгийг хаана байршуулах юм? Ямар үйл ажиллагаатай явуулах юм? Стандартыг яаж баталж өгөх юм гэдэг одоо зүйлийг бид нар саналаа оруулаад худалдаа үйлчлэгээний журамд оруулсан боловч одоогоороо энэ дүүрэг засаг дарга төрийн бодвол ерөөсөө түүцэнд нэг зөвшөөрөл өгөөгүй байдгийн. Энэ маань төр эсвүүдлээр ингээд зөвшөөрлийг өгөхгүй байгаад байгаамаа. Тэрнээс ш энэ одоо төргөн үйлчлэгээний цэгийнхэн өөрсдөө сайн дураараа зөвшөөрлгүй яваад байгаа юм биш. Удаа би зөвшөөрлөө авъя, стандартыг батлаад өгөөч гэнгээ хүсэлт өгөхөөр төр ямар нэгэн уялдаагүйгээр ингээд үйл ажиллагаа явуулаад хомроглоо ингээд устгаа байгаад байдаг. За тэгвэл одоо Монгол улсын үндсэн хуулинд заасан ялварлан гадуурхахгүй гэдэг ингээд заагаад өгсөн гоо. Бид нар арчилсан нийгэмд амьдарж байна. Тэгвэл энэ хүмүүсийг одоо яг яаж амьдр гэдэг байгаа. Одоо энэ сая А237 тоо захирамжаараа энэ түүцийг одоо ингээ хомгорлон устгаж байна. Тэгтэл одоо ажлын байр санал болгоод, дангуй санал болгоод GS25-ын франчайз эрхийг санал болгоод байгаа. Тэгвэл энэ сонсох ажиллагаа, энэ ажлаа энэ түүцнийхний эрхэнд халтахаас өмнө үйл ажиллагаагаа хийчихгүй яасан. Захиргааны ерөнхий хуулийнхаа биелэлтээр энэ хүмүүст одоо тэр эрхээр нь хангаад өгчихгүй яасан бэ гэдэг асуултыг тавиад байгаа бид нар. Өнөөдөр энэ түүц ингэж гарч ирчээгүй маа. 1992 оноос хойш чөлөөт зах зээлийн нийгэм эхэлснээс хойш
хойш л энэ одоо эдийн засаг ихэснээс хойш л энэ түүз эрхлэгчид байгаад байгаа. За тэгвэл Монгол улсын 3.5 сая иргэний нэгэхийн хэсэг болсон энэ 1247 түүз эрхлэгчийн эрхийг хамгаалаад төр маань үүргээ биелүүлээд хөндөгцөн эрхийн сэргээ эдлүүлээд эдийн засгийн баталгааг нь хангаж өгөх үүрэгтэй. Тэгвэл төр яагаад үүргээ биелүүлэхгүй байгаа юм бэ? Бид нар татвар төлөгчдийн мөнгөөр тэр лангуу түрээсэлж ажилуулмааргүй байна. Төр уялдаатай ажиллаа түүз эрхлэгчдийн эрхийг хамгаалаач, төр үүргээ биелүүлээч гэж байгаа. За одоо Улаанбаатар хотын засаг дарга Нямбаатарын хувьд үнэхээр харгас үйлдэл байна. Би л одоо хаант гэсэн ийм засаглал бий болгоцсон. Улаанбаатар хотод зүгээр нэг хаантаа болчиход байна. Хэрвээ өнөөдөр бид нар энэ түүз эрхлэгчдийн эрхийг хамгаалж, төр үүргээ биелүүлж, энэ түүз эрхлэгчдэд боломжийг бий болгохгүй байгаа бол эхнээсээ түүз эрхлэгчид маань өрөнд орж шүүхийн хаалга татаж цагдаа шүүхээр явж байна. Барааны өрн нэхэгдэж нөгөө хувь зээлүүд нь одоо ингээд шүүхийн шийдвэр дээр шүүхтээр очоод цагдаа дээр очоод заллан иргэний эргийн шүүхээр хянагдаад яваад байна. Энэ хүмүүс эдийн засгийн баталгаагаа хангуулахын тулд төрөөс үүргээ шаардаад байгаамаа, эрхээ шаардаад байгаа. За тэгээд одоо энэ хүмүүсийн үнэхээр эрх нь хөндөгдөөд ингээд явж байгаа бол 1937 1939 онд энэ Хамбын овооны энэ одоо доотлолтор 7 тоогоо ингээд лам нарыг хоморлон устгаж буудаж исэн болвол буудаж исэн. Тэгвэл энэ түүз эрхлэгчдийг яг эдийн засгийн ийм хилмигдүүлэлтэнд орж нэг үгээр одоо үгээр хэлэх юм бол одоо буудчаад байна. Өнөөдөр хүртэл 3 дахь сарынхаа нүүрийг 4 сарын 10-наас бол ингээд 3 дахь сарынхаа нүүрийг үзэж байна. За тэгээд одоо яагаад би одоо түүзээр ингээд амьдрах гад яагаад ингээд байна гэдэг тэр манад биш та одоо би ажил хийгээвэл 4-5 сая төгрөгийн цалинтай байж ич би өнөөдөр 6 дүү 3 хүүхэд нэг ихнэр нэг ээжигээ авч явах боломжтой байгаамаа. Тэгэхээр манайх болох дээр тийм цалин байхгүй 2 саяас 2 сая 500 мянган төгрөгийн цалинтай. Би тэрнгүүр энэ хэдийгээ яаж өдөр тутам идэх хоол энэ өмсөх зүг юм яаж хаанаач хүрэхгүй ийм болчиход байгаамаа. Тэгээд одоо сая энэ Нямбаатрын өмнө одоо Сумья базар дарга одоо байсан. 2 атсан. Арай ч ингэж бас харгасал үзүүлээгүй. Нямбаатар хотын дарга болохдоо би түүзээр өөрөө ам зууж ясаггүй би түүзээр өөрөө үйлчлүүлж ясаа түүзүүл байж игээ гэж яг ярилцлаган дээр хэлж ийсэн. Би тэрийг харчаа за ашгүйдээ одоо бид нар нэг ачигдаж юу яахгүй ингээд нэг уучраа болоод ажиллах юм байна гэж бодсон. Би одоо танд нэг юм хэлчихье одоо Нямбаатараа. Таны өдрийн хоолны мөнгийг л бид нар олдгоо штэ. Өглөө 6 цагаас орой 10 цаг хүртэл ажиллахад таны өдрийн хоолнд орох мөнгөөс бага мөнгө олдгоо шүү. Биднүүсийг их мөнгө олоод ингээл баян затгалаа явдаг. Эсвэл түүз хүмүүс түрээсэлдэг. Тийм юусоо байхгүй. Одоо зөвхөн миний зүгээр жишээгээр хараа 6 дүүтэйгээ, нэг ээжтэйгээ, эхнэртэйгээ, 3 хүүхэдтэйгээ. За ингээд 10 хэдэн хүн яг энэ өнгөрч амьдарч байна. Бид нар 2015 оноос эхлээд энэ төргөн үйлчлэгийн цэг эрхлэгчдийн эрхийг хамгаалах асуудалд бол анхаарлаа хандуулж ирсэн. За төргөн үйлчлэгийн цэг гэдэг маань бол нийслэлийн худалдаа үйлчлэгийн нийтлэг журмаар зөвшөөрөгдсөн худалдаа нэгэн төрөл болж нийслэл хотын одоо амьдралтай бол салшгүй холбоотой 30 гаруй жил одоо янз янзын байдлаар хөгжөөд явж байгаа. Харамсалтай нь бол сүүлийн үед энэ худалдаа эрхэлж байгаа иргэдээ хөдөлмөр эрхэлж зүүжихгүй байх одоо төрийн чиг хандлага байна. Дээрээс нь худалдааны тодорхой төрлийг эрхлээд явж байгаа хүмүүсийг хүн гэж үзэхгүй тий одоо ялгуурлан гадуурах. Тэгээ одоо ямар нэгэн байдлаар нөгөө хүнийг эрхэлж буй ажил албан тушаалаар нь ялгуурлан гадуурахгүй гэсэн үндсэн хуулийн заалтмаар зөвчөгдөж байгаа юм тохиолдлууд бол маш олон байна л да. За өнөөдөр бол энэ 7 сарын 1-ний өдөр. Энэ өдөр бол нийлээ Монгол улсын түүхэнд тийм ээ хараар бичигдсэн үлдсэн 5 сайхан одоо залууга одоо буудаж хороосон ямар шүүхийн шийдвэргүйгээр буудаж хороосон ийм хар бараан өдөр. Өнөөдөр бид нар бас энэ Хамбын овоо гэдээ бас хар бараан түүхтэй одоо 6-700 авчираа цаацлаад булчсан ийм газар дээр бид нар бас ингээд өнөөдрийн арга хэмжээг хилмигдүүлэлтийг таслан зогсоё тий шүүх засаглалаа аврья гэсэн ийм арга хэмжээг зохион байгуулад ингээд төр засагтаа дуу хоолойгоо хүрэх гээл ингээд зогсож байна. Тэгэхээр мэдээж төргөн үйлчлэгийн цэг гэдгийг бол бид нар бас тодорхой хэмжээнд сайжруулах, хөгжүүлэх ёстой гэдэгт бол байр суурь нэг байгаа. Гэхдээ энэ хүмүүсийн маань ажлын байранд баталгаатай тий бас төр засгаас дэмжлэгтэй байх юм бол одоо мэдээж одоо Улаанбаатар хотын өнгө үзэмжин тохирсон хэрэглэгчдийн эрхийг хамгаалсан тий дээдлсэн ийм худалдааны одоо нэг
төргөн шуурхай үйлчлэгээний төрөл болж хөгжих бүрэн боломж байгаа даа. Тэгэхээр бид нар энэ шийдлүүдээ бол бид нар төр засгийн удирдлагуудад хөргүүлсэн байгаа. Тэгэхээр энэ бидний сандлын хүрээнд бол тодорхой үр дүнтэй уулзалт зохион байгуулах гэж амжилт хүрэх байхаа гэж найдаж байна. Яг энэ бид нар өнөөдөр энэ төргөн үйлчлэгийн эрхэлж байгаа хүмүүсийг бол өөрсдийнхөө эрхэлж буй ажил мэргэжлээс бодоод ядгуурлан гадуурхагдсан гэж тодорхойлоо тий. Ялангуяа хилмигчин гэж үзэж байгаа. Яг хилмигчин гэж үзэж байгаа гэхэлэр шүүхийн эцсийн буруутай гэсэн шийдвэр байхгүйгээр энэ хүмүүсийн эрхэнд халтчихад байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл захиргааны акт гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж байгаа хүмүүсийг өөрсдийг оролцуулсангүй, захиргааны актаа танилцуулсангүй, тухайн захиргааны актанда гомдол гарах эрхийг нийлүүлсэнгүй тий. Шүүхэд хандах эрхийг нийлүүлсэнгүй гэдэг ингээд маш олон нөгөө хүний эрх хэрэгчлээ зөрчигдсөн учраас энэ эрх хэрэгчлээ зөрчигдсөн байдлыг бид нар хэлбэгдүүлэлт ядгуурлан гадуурхалт гэж үзээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр би нийслэлийн удирдлагуудыг бол шийдвэрээ эргэж харах ёстой байх гэж бодож байгаа. Яг олон ургалж үзлийн үүднээс бол бид нар мэдээж таалагддаг зүйл гэж байгаа. Тэр бол хувь хүний үзэл бодол. Гэхдээ нийгмийн хэрэгцээ байгаа учраас ялангуяа бизнесийн харилцаа бол одоо нийгмийн хэрэгцээн дээр тулгуурлаж байдаг тийм. Үнэхээр энэ төргөн үйлчлэгийн чиг хэрэгцээтэй байгаа учраас л энэ оршин тогтноод байгаа. Хэрвээ төргөн үйлчлэгийн чиг нийтээрээ үзэн одоо нийтээр үйлчлүүлэх байх энэ одоо байхгүй тийм. Тэгэхээр энийг заавал төрөөс ингэж хориглох хэлбэрээр энэ асуудалд хязгаарлалт тогтооно гэхээсээ илүүтэй одоо нийгмийн одоо тэр эрэлт хэрэгцээнд нь тулгуурлаж энийг зохион байгуулах юм бол илүү оновчтой гэж харж байгаа. Саяны энэ үеийн төргөн үйлчлэгийн чигт хандж байгаа нийслэлийн удирдлагуудын хандлага нь шил өөрсдөө төргөн үйлчлэгийн чигийг журмаараа одоо байна гэж заагдсан. Тэгээд төргөн үйлчлэгийн чигийг сайжруулж ингээд одоо стандарт түүцгээд одоо зарцсан. Дараа нь энэ болохгүй нэ смарт түүц 50-гээд зарцсан тий. Саяны энэ түүц ачаад ингээд түүцгүй болох гэдэг юм гэхэлэр оронд нь стрит түүц гэдэг юм уу явуулын худалдаач гэдэг юм уу тий. Яг л ялгаагүй нөгөө зам дээр саад болдог нөгөө нэг ариун цэврийн хэрэгслэгөө одоо нойлоо тавьчихсан тий. Нойлгүй одоо нөгөө байгууламжаа тавьчихсан л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол илүү нөгөө иргэн хүний хард хүндлэлээр энэ бол үеийн нийслэл дүүргийн удирдлагуудын хийдэг бизнес юм байна гэж хардахаар ийм асуудал байгаад байгаа байхгүй. Мэдээж шүүмжлэлтэй хандж байгаа асуудлыг би ч гэсэн өөрөө түүц эрхэлдэггүй ч гэсэн би түүцээр үйлчлүүлэгчийн хувьд би бас тэр харилцааны хувьд болохгүй байгаа тий. Бараа бүтээгдэхүүнээ сонгохдоо хугацааг нь харахгүйс авчдаг ч юм уу ингээд энэ түүц олон түүц эрхэлж байгаа хүмүүсийн дунд чинь бас одоо буруу зүйл хийдэг хүмүүс байгааг бид нар үгүйсэхгүй. Тэгэхээр энэ хүмүүсийг бид нар нэгтгэж холбооны зохион байгуулалтанд оруулснараа одоо төрийн зарим ажил үйлчлэгийг төрийн бас байгууллага хийж болдог гэдэг агуулгаар тийм энэ хүмүүсийг бид нар орчны цэвэрлэгээ арчилгааг хамгаалах тийм магадгүй одоо өнөөдөр бол Улаанбаатарт өнгө зэмжинд одоо нийцсэн гой автобусны зогсоолууд хийж ин гэтэл тэрний арчилгаа байдаггүй. Тэгэхээр энэ төргөн үйлчлэгийн чиг эрхэлж байгаа хүмүүсээр арчилгааг нь хариуцуулаад гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажилд хамруулад тийм тэр одоо камер тохиоллын системээ тавиад дээрээс нь хууль сурчлах боломжуудыг энэ төргөн үйлчлэгийн чигээр байршуулах юм бол өдөртөө дунджаар 300-аас 500 хүнд үйлчлдэг энэ төргөн үйлчлэгийн чиг маань одоо маш сайн ухуулгын байр болох ийм зүйл харагдаад хэрвээ сайнаар ашиглах юм бол одоо бас энэ төргөн үйлчлэгийн чигт бол бас авч нийгэмд бас хэрэг болохоор зүйлүүд бол бас байгаад байгаа байхгүй. Тийм учраас энэ төргөн үйлчлэгийн чигийг бол бид нар одоо энэ бол муухай зүйл гэж үзэхээс илүүтэй яаж бид нар энийг илүү хөгжүүлэх юм яавал энэ зүйл ерөөсөө байхгүй энэ одоо хэрэгцээг орлсон ямар үйлчлэгээ бий болж ирэх ингээд аливаа зүйлийг чи ингээд шилжилтийн хугацаанд шийдвэрлэх арга замтай ингэж одоо бүрэн гүйцэд бодож төлөвлөж ажиллахгүй бол энэ ажиллаж болохгүй байгаа байхгүй тий. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд бид нар ингээд төргөн үйлчлэгийн чигийн асуудлаар ингээд төр засгийн удирдлагуудтайгаа бид нар ингээд одоо хамтраад ажиллаж байгаа. Гэтэл нөгөө төрийн докторгүй байдал тий. Нэг дарагтаа ингээд нэг яриад тохиролцоод одоо ажил болгох чийдэл өөр дарга гараад ирдэг ч юм. Ингээд манай төрийн докторгүй байдал бас энэ аливаа одоо салбар асуудлуудыг суур бодлогот бол сөргөөр нөлөөлж байгаа юм болов уу гэж бид үзэж байгаа. Тэгэхээр бол одоо өнөөдөр бидний энэ одоо бид нар бол одоо ингээд нийслэл дүүргийн удирдлагуудад бол асуудал тавьсан байгаа. Энэ төргөн үйлчлэгийн чигийг байхгүй болгоно гэхээсээ илүүтэй тэр худалдаа үйлчлэгийн нийтлэг журамдаа байлгахтаа хариуцлагатай тий хариуцлагатай уул уурхай гэдэгтэй адилхан. Хариуцлагатай одоо худалдаа тий зөвхөн түүс хэрэглэлтээр зогсохгүй ер нь нийт худалдаа эрхлэгчтэй хүртэл бид нар нийгэмд чанартай одоо хямдхан тий одоо үр өгөөчтэй бараа бүтээгдэхүүн нийлүүлэх айжмаар энэ худалдаачдын цог цөөлөх ялангуяа би бол худалдаач Монгол улсад 300 гаруй мянган худалдаач байна гэдэг. Тэгэхээр энэ худалдаачдын тоог цөөлөх суур бодлого хэрэгтэй тийм үйлдвэрлэгч болгох тийм нөгөө нэг жижиг зунд үйлдвэрлэлийг дэмжих сандаа хамруулж хоршоолол болгох нөхөрлөл болгох компани болгож хөгжүүлэх юм боломжууд байгаа байхгүй. Тэгэхээр иргэдийн шударга шүг төрийн бас байгууллагаас бид нар энэ худалдаачдын хүрээнд сургалтууд зохион байгуулж байна. Хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтууд, эдийн засгийн төсөл хөтөлбөр бичиж боловсруулах
сургалтууд тий. Дээрээс нь бид нар хамтдаа бас ногоо тарьж үзэж чинь тий. Одоо төрийн талбай уралж үзэж чинь ямар нэгэн байдлаар энэ одоо олон хүмүүсийг бид нар ингэж одоо зохион байгуулж өр өгөөчтэйгээр хамтарч ажиллах, амьдрах энэ боломжийг одоо судалж бид нар бас төрийн бас байгууллагын сайн дураараа ингэ төсөл хөтөлбөрүүдийг санаачлал ажиллаж байна л да. Хүч хэрэглэн шинжилэл нэрийдлэр эрх мэдэлтнүүдийн зөөлөн сандал, гой фасад бүхий төсөл, тендерийн төлөө энгийн иргэдээ нэгнээр нь үзэн ядуулж, хооронд нь хагаралдуулсан бодит нөхцөл. Түүс эрхлэгч бол хүн биш гэх хандлагыг нийгэмд баттаа суулган үзэн ядуулж эхлээд буй. Үүний ард олигарх компаниудын сүлжээний бизнесийг дэмжих асар том сонирхол нуугдсан байх магадлалтай. Өнөөдөр түүцээ алдсан хүмүүс маргааш ажилгүйчүүдийн тоог нэмэгдүүлж ядуурл руу уруудна. Энэ улсад хууль үйлчилдэггүй. Энэ ард түмэнд дуу хоолойгоо илэрхийлэх, эрхээ хамгаалах боломж бий юу? Танд ийм дарамт дарлал хүч хэлэлэрвэл та яах вэ?